За улсын хурлын дарга Амар Баясгалангийн өмгөөлөгчийн зүгээс мэдээлэл хийлээ. Тэрээр Админерал компанитай улсын хурлын дарга Амар Баясгалан ямар ч холбогдлолгүй гэдэг шүүхийн шийдвэр гарсан гэдгийг танилцуулж шалгуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Харин улсын хурлын гишүүн энх хоёрын зүгээс Чулуун цагт Ламжав нарыг 2023 оноос хойш шалгаж байсан гэдгийг онцлоод хуулийн байгууллагад ажиллаа хийх боломжийг нь олгох ёстой гэж үзэж байна. За ерөнхийдөө зандан шатрыг огцруулах хэсэг асуудлыг маргааш төрийн байгуулалтын байнгын хороогоор хилцэх хугацаатай. Энэ хуралдаанд улсын хурлын дарга Амар Баясгалан ерөнхийдөө зандан шатрнаар аль аль нь оролцож ширүү мэтгэлцэн өрнө гэсэн хүлээлттэй байна. Тэгвэл өнөөдөр сөргөлдөгч талуудын зүгээс өөрсдийн байр суурьудаа баттгах ээлжсэн тайлбаруудыг хийж байна. Тодорхойлох юм бол улсын хурлын дарга Амар Баясгалангийн өмгөөлөгч Алтан гац мэдээлэл хийж түүнд холбогдуулан гаргаад байгаа шалгуулах шаардлага нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдэг тайлбарыг хийсэн юм а. Нэр өгчөөд танхимаас гарч нийтэд ийм мэдээлэл байгаа учраас энийгээ шалгуулаа л гэдэг авахлаар яваад байгаа нь өөрөө огт тийм хууль зүйн боломжгүй асуудал байдаг. За хоёр дахь дараагийн асуудал гэх юм бол энэ мэдээллүүд маань өөрсдөө хэрхэн яаж үнэлэгдэх юм бэ гэдэг асуудал. Хаана үнэлэгдэх юм гэж ямар одоо процессын дагуу үнэлэгдэх ёстой юм бэ гэдэг асуудал болж байгаа. За би түрүүн хэлсэн их хурлын гишүүд онцгой бүргэр хэрэгтэй. Тэгээд альж байгууллага алтан тушаалтанд очиод мэдээлэл авах түүнийгээ одоо холбогдох асуудлаар мэдээлэл аваад танилцах, нотлогоорыг гаргуулж авах бүр хэрэгтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхгүйгээр ингэж мэдээлэл татж байгаа нь бас өөрөө асуудалтай байна гэдэг өнцгөөс нь харж байгаа. За дараагийн зүйл нь гэх юм бол нэгэнт одоо гишүүд мэдээлэл гаргаж байгаа бол яг одоо Баянгол хаан уул сонгонойрхон дүүргийн иргэн нэрийн анх шатны тойргийн шүүхэд өгчөөд байгаа нэхэмжилтээр Баатамрын энх баяр гишүүн нэхэмжлийн шаардлага хүлээж аваад гартаад түүнд холбогдох тайлбараа өгөөд ийм байдлаар цаашаа явах ёстой. Зэмээс улсын хурлын дарга Амар Баясгалан шалгуулахыг шаардаж байгаа гишүүдийн зүгээс баримт нотлохоогоо хууль хяналтын байгууллагад гаргаж өгөх ёстойг санууллаа. Харин энэхүү тайлбарын араас улсын хурлын гишүүн энх баяр сэтгүүлчдийн асуултанд хариулт өгөх үеэрээ дараах тайлбарыг өгч байна. Энэ эцэстээ ард түмэн ялах уу, Монгол ялах уу гэдэг нүүрсний бүлэглэл хоорондын тэмцэл болж байгаа. Тэдний бүх зүйл ичлэгдэж байгаа. Айж байгаа. Энэ гинт яригдсан одоо ингээд сонсгол байцсан одоо зарим хүмүүс ярьж Чулуун цагт ингээд гинт намын дарахын асуудал болсон чи Чулуун цагт ингээд баригдсан гэж яриад байгаа байхгүй. Энэ 23 оны ихээр энэ яллагдагч байсан итгэхэд байхгүй. Ламжав яллагдагч байсан 23 оны ихээр шүү. Нүүрсний сонсгол 23 оны 12 сард болсон. Нүүрсний сонсголоос 10 сарын өмнө энэ яллагдагч байсан юм шүү дээ. Харин шалахгүй байсан биш. 2 жилийн турш шалахгүй хавдарсан байна. Хэн энэ нөлөөлж харин нүүрсдийг одоо найдаж ингэж яаж ирсэн. Харин энэ бүх асуудал ил болсны хүчинд ард түмний нүдэн дээр ингэж ил болсны шахалтын хүчинд энэ асуудлууд олон түмний шахалтаар одоо үнэн мөн тогтоох цаг ойртож байна. Эндээс айгаад байгаа юм. Зэнхүү улсын хурлын дарга Амар Баясгалан Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Чулуун цагттай хамааралтай дээр Чулуун цагт Ламжав нарыг 2023 оноос хойш хуулийн байгууллага шалгаж байсан учраас шалгуулах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Харин нөгөө талд сургаар хүнийг яллаж болохгүй гэдгийг хуульчин тайлбарлаж үндэслэлтэй баримт нотлохоогоо шүүгүүд хөргүүлэхийг сануулсан үйл явдал өрнөлөө.